За сайн байцгаана уу. Өнөөдрийн лайвыг одоо хийхэд бэлэн боллоо. 4 минут дотор байна. За жоохон бөөнөрөө цуглацаагаад ирэхээрэй. 6 цаг гэж өчигдөр цаг хугацаа хэлсэн байгаа та нарт. Тэгэхээр юм хумаа зэгцэн бэлэн байгаа гэж найдаа. За манайхан сүүгээ тавьсан байгаа. Гангаа асаацсан. Лага асаацсан байгаа. Арц гангаа уугуулж байгаа бах гэж найдаж байна. Хажуудаа сүү тавиарай. За манайхан одоо өнөөдрийн энэ хийж байгаа үйл одоо бүгдээр хамтарч ажиллах гэж байгаа гэж хэлж байгаа. За тэгэхээр энийг одоо эхлэхийн тулд бага зэргийн танилцуулга явж байгаа гэж бодож байна. Бага зэргийн танилцуулга. За би та нарт хэлсэн шүү дээ. Хүмүүн орчлон хорвоотойгоо ингэж холбогддгоо гэж. Хүмүүн орчлон хорвоотойгоо ингэж холбогддог. Бид нэр тэгэхээр дээшээч, доошооч, альч талаараа энэ орчлон хорвоотойгоо ингэж гүн гүнзгий холбогдож явах ёстой. Газар лугаач, дээд хүч рүүгээч. Энэ холбоо хэлхээ хэр сайн байх тусам бид нар хүч хэрхэг өөртөө эзэн байж сайн сайхан байд юм аа. Тэгээ би та нарт угаасаа хэлжсэн. Бид нэр энэ орчлон хорвоо гэдэг юмынхаа нэг од нь шүү. Бичил од. Бид нар бичил од. Тэгэхээр энэ орчлон хорвоогийн хорвоо гэдэг чи өөрөө яаж тогтдгийг төвхөндөө. Өөрөөр хэлбэл энэ орчлон хорвоогийн од эрхс болгон өөрийнхөө тэн таарсан одоо долгионоор гэнэ үү, вибрашнэр гэнэ үү, өнгөөрөө гэнэ үү ямар нэгэн байдлаар бид нар бүгд холбогдож яадаг. Тэгэхээр орчлон хорвоогийн оршихуй гэдэг чинь энэ дээр тогтд юм аа. Энэ эрчим хүчээрээ хүр дээрээ ингээд холбогдож яадаг. За тэгээд би та нарт хэлсэн. Энэ дээшээ доошоо холбоо чи юугаар явагддаг юм бэ? Юугаар явагддаг? Эн чинь миний яриад байгаа нөгөө үндсэн 7 хүрт. Энэ хүр дээр чинь бидний одоо үйл ажиллагаа бүгд явагддаг байх нь байна. За энэ үндсэн 7 хүрт чинь ийм солонгийн 7 өнгөтэй. Тэгээд хөгжмийн 7 нотыг ихшгэлүүлнэ гэж яриад байгаа. Тэгэхээр энэ хүрдийн хэмжигдэхүүн маш олон янзаар яригдаж болдог. Нэгдүгээрт өнгөөр яригдаж болдог байх нь байна. Хоёрдугаарт долгион давтамжаар яригдаж болдог байх нь байна. Хөгжмийн 7 нотоор одоо бас яригдаж хэмжигдэж болдог байх нь байна. Ийм одоо олон юмар хэмжигдэж болдог. Тэгэхээр энэ бол бидний анхдагч нэг үндсэн 7 хүрд гэдэг чинь байгаа. Энээс гадна үндсэн 108 хүрд. Тэрнээс цааш 999 хүрд гээд маш олон хүрдүүд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр одоо бидний хийх гэж байгаа энэ үйл энэ хүрдэн дээр хийгдэх юм шүү. Тэгэхээр бид нар яг ингээд үндсэн 7 хүрдтэй байдаг шиг орчлон хорвоо чинь бид нартайгаа адилхан яг ийм хүрдтэй. Бас ийм үндсэн 7 хүрд байдаг байх нь байна. Үндсэн 7 хүрд. Тэгэхээр энэ хүр дээрээ одоо бид нар орчлон хорвоотойгоо яг энэ хүр дээрээ холбогдож байдаг. Тэгэхээр бидний хийх гэж байгаа үйл одоо энэ орчлон хорвоогийн энэ үндсэн 7 хүрдэнд нөлөөлөх гээд байгаа шүү хэдүүлээ. Хэдүүлээ энэ хүрдэнд нөлөөлөх гээд байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө дэлхийн ээж минь бид нар одоо бухимдаад цухалдаад би хаа өвдөөд энэ корона гараад ингээд цухалдаад байна штэ. Энтэй ч адилхан дэлхийн ээж ч өөрөө бас бухимдчаад байна, ядраад байна. Сэв юугаа арилах гад үнэхээр энэ тарчилж байна. Энтэй холбоотой энэ мэдхгүй цунами мэдхгүй одоо байгалийн гам шиг мэдхгүй өвчин гараад байна. Энэ бол дэлхийн ээж хөөх юм тартагтаа тулчаад өөрийнхөө сэв юугаа арилах гээд байгаа юм штэ чаавста. Тийм. Тэгээд нөгөө орчлон хорвоотойгоо гоё хайрын гоё энергиэр солилцож байгаа хэвээр нөгөө хүн хэмээх бичил одууд нь ерөөсөө хайр гаргаж чадхаа болчиход байна. Энтэй ч холбоотой ер нь орчлон хорвоо энэ одоо цаг уурын байдал энэ бүх юм чинь өөрчлөлтөнд орчоод байна. Бидний аавра одоо далд бие, сэтгэл бие гэдэг байгаа юм бохирдох төр бид нар яаж хямарж байна? Би та нарт яриад байгаа шүү. Яаж хямарж байна? Яг тэрнтэй ч адилхан. Энэ агаар мандалд энэ орчлон хорвоо энэ дэлхийн ээж чинь тийм муухай болчиход байгаа. Тэгэхээр би өнөөдөр та нарыг лайваараа нэлээ их заслаа. За тэгэхээр энэ миний лайв, миний энэ яриа, миний энэ дуу, миний хуур таталт энэ болгоноор би та нарыг яаж тайтгаруулж, яаж одоо аз жаргалтай болж
Хүмүүсийн зарим өвчин эмчлэл нь яаж алга болж байгааг та нар бодтойгоор өөрөө мэдэрсэн байгаа. Тэгэхээр олонний хүч оломгүй далаа гэж би ганцаараа ингэж хийх биш. Одоо бүгдээр хамтарч хийвэл бидний дэлхийн ээжийнхаа одоо энэ гаццсан, муурцсан, ээрцэн энэ юмнуудыг бид нэр засах боломж олдох юм. Олонний хүч оломгүй далаа тусал нэмэр. Тэгэхээр хідүүлээ яг ийм үйл хийх гээд байгаа юм шүү. Нэг ёсондоо бид нар өөрсдөө ч засна. Тэгээд өөрсдөө хамтлагаараа бөөнөрөө хийж байгаа болох тэр энэ хэмжээгээр дэлхийн ээжийнхээ хүрднүүдэд бас эергээр нөлөөлөх гээд байна. За дээрэс нь гадар бид нар одоо тэрнээс наагуурах одоо ойр дотны хүмүүс, хөх толботууд, Монгол үндэстэнгүүдээ хүмүүн төрлөختөнд амьтай болгонд бид нар нөлөөлөх гэж байгаа шүү. Амьтай болгонд. Тэгэхээр бид нар энэ дээр чин сэтгэлээсээ сайхан үүлээ хамтарч хийцгээе. За энэ үүлийг хамтарч хийхин тулд хідүүлээ энэ хүрднүүдийн өнгөийг сайн харж байгаац би энийг удирдаад явна угаасаа. Одоо энэ хийх үүлийг би өөрөө удирдаад явах гэж байгаа. Тэгэхээр та нар намайг маш анхааралтай сонсно. Миний үүлийг дагаад хийгээд явна. Би маш одоо боломжтойгоор нь та нарт айгүй тийм амраар нь амархан ойлгох, хийж болох ийм боломжоор хийх юм шүү. За юу. Тэгэхээр та нар минь айж ичих юм байхгүй маш аятай тухтай хамгийн эхлээд хідүүлээ энэ 7 хүрдээс сэргэх ийм аргачлаар энэ одоо үүлээ эхлэе. Эхлээд түмэн олныгоо ойр дотныхоо та нараар дамжигдаад биднэрээр дамжигдаад хүмүүн төрлөختөн засагдах гэж байгаа шүү. Хүмүүн төрлөختөнд бидний оруулж байгаа хувь нэмэр болох юм шүү. За тэгээд мэдээж Монгол улс за тэгээд энэ хүмүүн төрлөختөн аль альнд нь бид нар өөрийн гэсэн чадах чинээгээр ийм одоо тусламжийн гараа сунгаж байгаамаа. Нэгэнт л бид нар одоо ганцаараа оршин байх боломжгүй. Заавал одоо ингэж харилцан хоорондоо уялдаатай холбоотой байж байгаа энэ орчлон хорвоо одоо оршдог учраас энэ хэмжээгээр бид нэр тусалдаг, дэмэндэг байх ёстой юм шүү. За одоо тэгээд хэдүүлээ энэ хүрдэн дээр ажиллая. За манайхан нэлээд гайгүй цуглаж уу яаж? За тэгэхээр эхлээд хэдүүлээ энэ юуг дасгалыг хийхдээ умыг хийх юм шүү. Ум гэдэг юмыг хэлнэ. За энэ умыг хэлэхдээ бас одоо 3-4 янзаар зэрэг ингэж одоо төвлөрч ажиллах юм байгаа. Энэ үндсэн 7 хүрд дээрээ бид нэр бүгдээрэнд нь төвлөрч умыг уншина. За дээрэс нь энэ дээр умыг уншихаас гадна өөр юу хийх юм гэхлээр бид нэр яг энэ тухайн хүрдэн дээр ингээд анхаарлаа хандуулах юм шүү. Одоо жишээлбэл одоо энэ титэм хүрдийг нээх гэж байгаа бол бид нэр яг бүх анхаарлаа бодлороо энэ дээрээ төвлөрүүлнэ. Энэ дээр нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хүрд чинь одоо тийм бриллиантын өнгөтэй, цацраас ийм өнгөтэй. Тэгэхээр энэ толгой дээрээ яг энэ бриллиант цацрааж байгаа бөөрийнхээ бөмбөлгийг өөрсдөө үүсгэж одоо тавьж энэ бясалгалаа хийх юм. Тэгэхээр энэ бясалгалыг хийхэд нэгдүгээрт умыг хэлэх нь байна хэдүүлээ. Хоёрдугаарт бүх анхаарлаа тэн дээр тавих нь байна. Бүх анхаарлаа энэ дээр хандуулна гэдэг чинь энийг хүрдээ сэргээх гэж байна. Тэгэхээр бүх одоо биеийнхээ эрчим юуг тэн дээр төвлөрүүлэх нь байна. Тэгжээж энийг сайхан хүчээр нээх нь байна. Дээрээс нь өнгө. Би хэлсэн шүү дээ. Үндсэн 7 өнгөөр бид нэр солонгийн 7 өнгийг цацраадна. Хөгжмийн 7 нотыг ихшүүлүүлдэг. Тэгэхээр тэр өнгийг бид нар энэ юундаа хэлэх гэж байна. Одоо өнгөөр нь бас дэмнэх гэж байна. Бодлороо тэнд бөмбөлөг хийж ингэж дэмнэх юм байна. Тэгээд тэр вибрац гэдгийг хэлэхдээ долгион гардыг. Би та нарт түрүү хэлсэн шүү дээ. Хүрдүүдийг одоо гэрлээр хэмжигдэхүүн хийж болдог байх нь энэ vibration долгионоор хэмжиж болдог байх нь хөгжмийн зэмсгээр ярих юм бол энэ хөгжмийн 7 нотыг ихшүүлдэг гэж хэлсэн. Тэг гэрлийн урт богноор гэдэг энэ өнгөөс нь болоод ийм янз бүрийн байдлаар хэмжигдэхүүн байдیں۔ Тэгэхээр бид нэр одоо жишээлбэл зөвхөн умыг хэлснээр тэр вибрацаар энүүгээр аяг их нөлөөлөх нь байна. Дээр нь өөртөө анхаарлаа төвлөрүүлж энэ хүрдээ одоо хүчтэй нээх ийм боломжийг өөртөө нээх нь байна. Тэгээд дараагаар нөгөө умаа хэлнэ шүү дээ. За умыг хэлхийг та нар одоо ингээд намайг анзаараарай. Та нар ерөнхийдөө хийж явахдаа яах юм гэхлээр 3 зэрэг л ажиллах нь байна шүү. Намайг удирдаад явах дээр нэгдүгээрт намайг сонсно. Хоёрдугаар та нар харна. Миний амны хайрцгийг хараад дагаж хийнэ гэсэн үг. Дээрээс нь амны хайрцгийг дагаж хийхээс гадна энэ дээр нөгөө бөмбөлгөө төсөөлнө шүү дээ.
Тэгээд анхаарлаа бас төвлүүлнэ. Тэгэхээр та нар ингээд 3 4 зэрэг юм дээр зэрэг төвлөрөөд хийх нь байна шүү. Тэгэхээр айж ичих юм байхгүй маш их тийм тогтун аяахан одоо яваад хийх нэ. За одоо эхлэх болж гин үү? За ямар ч нэг одоохондоо яг 1000 хүн цуглдсан байна. Хэдүүлээ нэг 6 15 хүртэл хүлээгээд ирэхээ. За юу манайхаа 6 15 хүртэл хүлээ. Бас нэг хоцоргоод амжихгүй байгаа тийм хүмүүсүүд байх вэ гэж би бодож байна. Тэгэхээр 6 15 гээд ингээд хэдүүлээ хий. За тэгээд энэ хүрднүүдийг хэрхэн яаж ажилдаг, ямар үүрэгтэй яадгийг би ингээд тухайн үед нь яриад, тайлбарлаад тэгээд ингээд умаа хийгээд сандрахгүй тийм 50 амгалан хийн шүү. За юу манайхан сандрах юм байхгүй. Орой минь манайхаа орой минь тий лага ганга. За ерөнхийдөө би та нарт ингээд лаа бэлт гээл байгаа. Та нар ингээд лаамаа асааж явахдаа ерөнхийдөө маш их аюулгүй байдлаа одоо бодож энэ лага асаадаг хэрэгэлдэг байгаарай. Бас ерөнхийдөө энэ лага яг үйл хийж явахдаа ийм одоо бясалгалаа хийдэг ч юм уу яг үйл хийж байгаа энэ нөхцөл байдалтай л асаагаарай. Тэгээд аль боломжоор өнгөгүй үнэргүй зүгээр юм цагаан лаа ишглахыг одоо бодоорой. Тэгэхгүй бол энэ лаанаас ч угаасаа тортог гардаг штэ. Тэгэхээр уушиг энэ амьсгалын замд жоохон таагүй байх ийм юутай учраас энэ аюулгүй байдлаа бас бодолцсноо. За арцгаан уугуулахад ч гэсэндээ бас хэмжээтэй хязгаартай яг шаардлагатай үед нь тэр ариулгаа утгаргалгаа хийдэг бай. Тэрнээс дандаа л маань одоо юун дунд суугаад ээж болохгүй шүү та нар. Тэгэхээр одоо ямар ч сайн юм нөө хитрүүлвэл хор болдог гэж би та нарт хэлж байгаа штэ. Тэгэхээр ерөөсөө дэндүү их одоо тэгж нуглаа гаргаж болохгүй шүү. За юм манайхаа. Тэгэхээр хэрэгцээтэй шаардлагатай үед нь яг тэр үедээ лагаасаа тэр үедээ арцаа аривлна гамна. За зарим нь одоо би заавал асаах хэрэгтэй мүүгээ дургуцаад байлээ. Гэхдээ тэгээ асаамааргүй бол болно л үсттэй. Эн чи ямар надад асааж өгöd байгаа ш та нар өөрсдөө асааж байгаа штэ. Тэгээд асаамааргүй дургүй байвал бити асаа, бити уугуул зүгээр сонсоод байж гэнэ үз. Яг хөө миний хажуудаа тэр лага асааг уугуулаа гэдэг байгаа чинь та нарыг л илүү аятай тухтай өөрийгөө мэдрэхтэн тустай муу л гэж хэлж байгаа. Зарим хүмүүс нь тэгж яриад байлээ шүү. За тэгтээ мэдээж тухайн нөхцөл байдалтай асаагаад хэрэглээ тэгэл унтраа штэ. Тэгэл ямар насан турштай асаагаад уугуулад яваад байгаа гэдэг ааш. За заримдаа жоохон муухай ааш гэд хүмүүсийг жоохон айлгаад байгаа юм шиг байлаа уучлаарай. За одоо нэг 5 минутын дараа эхлэе. За хүмүүс нь жоохон нэмэгдээд ирэх. Яагаад гэвэл энэ үүлийг хийхэд хэр холуула нэг дор нэг зэрэг хийж байгаа учраас энэ маш хүчтэй тийм засал болох юм. Энэ заслын хувьд та нарт өөрсчөнч том засал болно. Орчлон хорвоодоо дэлхий дахинд Монгол төмөнд аяйгүй том засал болж байгаа шүү. Та нарынхаа хүчинд ийм том үүлийг би ингээд удирдах хийх гэж байгаадаа маш их баяртай байна. Манай монголчуудын миний буурал дээдсүүдийн үйл одоо маш их өргөн хүрээтэйгээр ингэж хийх гэж байгаад маш их баяртай байна. Манайхан дор дороо хичээцгаагаарай. Тийм боломжоор хийхээ хичээгээрэй. За нөгөө гэдгээ төр тайлбарлаж. Гэдгийг хэлэхдээ одоо нэг тийм 4 аваа хэлэх юм шүү та нар. Нэгд нь болох тэр дараачих нь дараачих нь дараачих нь энэ 4 авааг минутын турш одоо хийх юм шүү. За энэ авааг эхлээд хийхин тулд өмнө яах юм гэхээр миний арга техникийг эхлээд хараарай. Хамгийн эхлээд юу яана? Амьсгаагаа хамраараа аавна. Гэт та нар эхлээд амьсгаагаа ингээд тултлаа авлаа штэ. Тэгэхээр миний биеийг бас анзаараарай та нар. Яг ингэж байгаа хараа. Ингэж хэлхээ шүү. Гүн амьсгаа авлаа. Амьсгаа авч чадхаа боллоо. Тэгэхээр бид нэр амаараа нөгөө амьсгаагаа гаргана штэ. Амьсгаагаа яг гаргаж явахдаа хамтал гэд хэлхээ шүү. Ингэж хийх юм шүү. За тэгээ зарим сайн энийг хийж дадаагүй ийм хүмүүстэй амьсгаа нь хөрөхгүй байж магадгүй. Бити санаа зовоорой. Өөрсдийнхээ чадах хэмжээнд хийгээд хүлээгээд байж.
Ингэж хийн. Чадаж байгаанууд нь одоо өөрсдийнхээ яг чадах хэмжээнд минутын хэмжээнд одоо юугаа яг сайн хийн шүү. За ёо. За одоо нэг 3 минут хүлээчихье. Тэгээд хэдүүлээ юу яа. 3 минут хүлээе. 4 минут юм байна. 3-4 минут хүлээе. За тэгээд ойлголоо тий. Ингэж хийх нь шүү. Минутын туршхийн хамгийн эхлээд амьсгаагаа аяйгуу сайн авах нь шүү. Ингээд одоо та нар намайг анзаарч байгаа бол би амьсгаагаа авах дээр ингээд та нарыг ч гэсэн тэгнэ. Ингээд ингэж байгаа. Тэгээд гэд ингээд нөгөө агаараа амьсгаагаа гаргаад нөгөө умаа уянгалуулж яхад ингээд юу чин мөр чин бие чин ингээд доошоо ингээд дарагдаад эхэлдэг шүү. Амьсгаагаа авч яхад болохоо дээшээ гарна. Энэ хараа. Ингэж хийн. За зарим хүмүүс умаа хэлэхдээ нөгөө амьсгаа ав гэхэлэр гэд ингээ гэдийчээд ингээд байдаг шүү. Тэг хэрэг байхгүй заяа. Гэдийг хэрэг байхгүй. Зүгээр л бие сайхан суллаад хамраараа амьсгаа авлаа. За ийм маягтай хэлэх шүү. Та нар ингээ гэдийхлэр чинь бас энийг хөвч хоолоо чинь яаж магадгүй. За энэ хоолойны хүрдэн дээр гацаатаа блоктой хүмүүс гахна, цацна, огуулна, бөөлжин, хуурайшин ийм юм болж магадгүй шүү. Хэрвээ тийм юм болох юм бол айж ичих юм байхгүй. Түр цогсоогоод хажуугаасаа нөгөө сүгөө уунуу одоо нус цэрэг гаргана уу тэгчээд цаашдын үргэлжлүүлэх умандаа оролцоод яваарай заа ёо. Тэгэхэд умыгаа хийж эхлэхээс өмнө та нар нөгөө сүгөө уугаад нэг хоолоогоо сайхан чиглээд ингээд ерөнхийдөө бэлдээрээ заа ёо. Тэгэхгүй бол хоолоо нь хатаж магадгүй. За одоо нэг 2 минут миний тэр цагаар 15 болцсон. Энэ утасны цагаар 13 байгаад их юм. За одоо эхэллээ шүү хүмүүсээ. Эхэллээ. За манайхаа одоо гараа ингэж барья шүү. Гараа ингэж барина. За гараа яагаад ингэж барьж байгаа юм гэхээр энэ 3 цагийг бэлэгддэг. Өнгөрсөн одоо ирээдүйн цаг дээр хэдүүлээ ингэж ажиллах гэж байгаа. Ийм 3 цаг дээр. За гараа яг ингэж тавьсан хэвээрээ өвдгөн дээрээ тавьчих. Та нар завилд сууж болно, сандал дээр сууж болно. Хамгийн өөрийнхөө эвтэйхэн тухтаа суух байрлалыг сонгоорой. Тэгээд гараа ингэж бариад өвдгөн дээрээ тавьчихаарай. За одоо эхлээд та нар зулаа дээрээ анхаарлаа хандуулаарай. Зулаа дээрээ энэ бол титэм хүрт. Энэ тархи мэдрэлийн үйл ажиллагаа хариуцна. Тархины шааран дээдсгийн нэгээр хангана. Өнчин тархитай холбоотой. Ерөнхийдөө биднийг дээд хүчтэй холбож өгдөг, чиглүүлж өгдөг. Зүг чигийг минь зааж чиглүүлж өгдөг ийм луужуу хүрд шүү. За энийг титэм хүрд гэдгийг. За эхлээд титэм хүрдээр анхаарлаа хандууллаа. Энэ дээрээ нөгөө жижигхэн бриллиантан солонгорсон өнгө цацраасан бөмбөлгөө хэдүүлээд зурлаа. За одоо би дахиад удирдлаа. Маш сайхан тайван зулаа дээр анхаарлаа хандууллаа. Бриллиантан бөмбөгөө байршууллаа. Одоо гүн амьсгаа авлаа. Титэм үрдэг хэдүүлээ нээчлээ. Амьсгаа нь хөрөхгүй бол битгий сандчаарай. Манайхан тайван байгаараа. За одоо хэдүүлээ энэ 3 дахь мэлмийн хүрд буюу 2 хөмсгнийхээ хооронд анхаарлаа хандуулна. За энэ 3 дахь мэлмийн хүрд гэдэг нь тархины шарын дооцсгийн нэрээр хангана. За энэ боргоцсон улчиргаатай холбоотой зүн совин, эмийг урьдчилан мэдэх чадвар, хүн таних чадвар гэдэг хүний зүн совинтай маш их холбоотой. За манайхан 3 дахь мэлмийн хүрд буюу 2 хөмсгнийхээ хооронд анхаарлаа хандууллаа. Тэрэн дээр
сурагч ягаан өнгийн бөмбөлөг байршууллаа. Тайвширлаа. Гүн амьсгаа авлаа. Маш сайн 3 дахь мэлмигээ нээлээ хэдүүлээ. Амьсгаа өрөхгүй бол битээ сандчаарай. Хоошод бол энэ дасгалыг та нар бие дааж хийх ёстой. За одоо хоолойны үрдэн дээр төвлөрнө хэдүүлээ. Хоолойны хүрд. Хоолойны хүрд гэдэг залгуур хоолой, багалзуур хоолой, бомбо булчирхай, гүйлсэн булчирхай, уушигтай холбоотой. За ерөнхийдөө хүнтэй хилэн маалцах чадвар, ажил төрөлтэй холбоотой ийм хүрд байдаг. Энэ хүрд мөн дээд хүчнээс ирчим аавна. Тэтэм хүрд 3 дахь мэлмээ хоолой хүрд. Гуруула дээд хүчнээс ирчим авдаг сэтгэл биетэй хамгийн холбоотой хүрд байдаг. За одоо хоолойн дээр анхаарлаа хандууллаа. Хоолойны хүрд гэдэг цэнхэр шүү манайхаа. Цэнхэр өнгийн бөмбөгөө төсөөллөө. Тайвширлаа. Анхаарал хоолойн дээр хандсан байгаа. Гүн амьсгаа авлаа. Маш сайн хоолойны хүрдээ нээлээ. Одоо манайхаа хоёр хөхнийхөө хооронд энэ зүрхний хүрд шүү. Зүрхний хүрдэн дээр анхаарлаа хандууллаа. Зүрхний хүрд ногоон өнгөтэй манайхаа ногоон өнгө. За зүрхнийхээ хүрдэн дээр анхаарлаа хандууллаа. Ногоон бөмбөлөг байршууллаа. Одоо гүн амьсгаа авна. Маш сайн. За ерөнхийдөө зүрхний хүрд бол дээрээс доороос одоо ирчмээ авдаг. Ийм хүрд байгаа. Гэр бүлийн юутай холбоотой, сэрээ булчирхайтай холбоотой, хүний сэтгэлийн ойлголцтой холбоотой хүрдээ сайн нээлээ. За одоо ходоодн дээрээ өрцнийхэн жоохон доор ходоодн дээрээ анхаарлаа хандуулна. За энэ бол наран сүлжээ хүрд. Наран сүлжээ хүрд. За одоо наран сүлжээ хүрд чинь энэ харагдаж байна. Энэ шар. За наран сүлжээ хүрдэн дээр хэдүүлээ шав шар өнгийг харна. За наран сүлжээ хүрд гэдэг нь 5 цул эрхтнийг хариуцсан. Энэ сэтгэл зүйтэй маш их холбоотой хүрд. Та нар хэрэгтэй эргүүм санаа зовоо шаналаад ингээд дэвэл наран сүлжээ хүрдэнд өөрчлөлт арна. Хоолундаа тааруулж идэхгүй бол ер нь тавгуурхад ах магадaltaй. За нөгөө талаар энэ мөнгө цаас эд баялагтай холбоотой болоод ирнэ. Энэ хүрднээс эхлээд илүү газартай, дэлхийн цөмтэй холбоотой болдог шүү. Тэнчэнээс илүү их ирчим аавна гэсэн үг. За манайхан одоо наран сүлжээ хүрдэн дээрээ бүх анхаарлаа төвлөрүүллээ. За тэн дээрээ ягаан бөмбөлгөө байршууллаа. Гүн амьсгаа аваарай. Маш сайн. За одоо манайхан хараа хүрд гэдэг дээр анхаарлаа хандуулна. Хараа хүрд гэдэг маань давсган дээр анхаарлаа хандуулаарай. За энэ давсган дээр анхаарлаа хандуулна. Энэ өнгө нь улбар шар, оранж өнгө, улбар шар. За энэ хараа хүрд гэдэг нь давсаг бүр,
эмэгтэйчүүдэд сав өндөөч эрэгтэй хүмүүстээ төрөв учраа хариуцдаг ийм хүрд байгаа. Тэгэхээр энэ хүрдэн дээрээ одоо анхаарлаа хандуулах нэ. За тэгээд энэ ерөнхийдөө өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байх, амьдралдаа, анхудаа өөртөө сэтгэл ханамжтай байхтай их холбоотой хүрд байдаг. За манайхан давсган дээр анхаарлаа хандууллаа. Хараа хүрдэн дээрээ. За нөгөө улбар шар өнгийн бөмбөлгөө байршууллаа. За гүн амьсгаа авлаа. Анхаарлаа хандуулаарай. Маш сайн хараа үрдээ хэдүүлээ нээлээ. Энэ бас газартай илүү холбоотой байдаг. За одоо үндэс хүрд. За үндэс хүрд гэдэг нь газартай холбоотой, тулгуур эртэн болох хоёр хөл бага нуруутай илүү холбоотой. За тэгээд угаасаа амьдрал төлөө олох чадвартай. За тэгээд өөрийн орон зай, өөрийн бие гэдгээ үүсгэхтэй маш их холбоотой байдаг ийм үрчүү. Хүн өөрийн орон зай, өөрийн биегээ үүсгэж энэ амьдрал төлөө олох чадвар сайн байна. Хүн өөрийн орон зай, өөрийн биегээ үүсгэсэн нөхцөлд бид нар өөрийнхөөрөө байна. Тэр хүнээс амжилт гардаг шүү. За яг ахар сүүлэн дээрээ үзүүр дээр анхаарлаа хандуулна. Час улаан өнгө. Яг миний цамц шиг ийм улаан өнгөний бөмбөлөг тэндээ байршуулаарай. За ахар сүүлэн дээр анхаарлаа хандууллаа. Улаан бөмбөгөө байршууллаа. Төвлөрлөө. Гүн амьсгаа авлаа. Маш сайн. Манайха аюулгүй мундаг байлаа. За та нар минь одоо сүүнээсээ жоох уугаад ирэхээрээ сүүнээсээ уугаараа хоолон сэргэнээд янз бүрийн болсон байх сүүгөө уугаараа. За тэгээд ойрхон байгаа утлагаараа ингээд өөрийгөө жоох утчих. За баярлалаа. Баяр хүргэе. Та нартай баяр хүргэе. Бид нар хамтарч маш их том үйл хийлээ. Маш гоё болсон. Одоо та нарын бие чинь нэлийн хүйтэ халууд өгж байгаа. Заримийнх нь бүр хөлсөн гарч байгаа. За заримийнх нь жоохон толгой молгоо эргээд ээж магадгүй. За тэгэхээр би хэлдэж чинь хүн гэдэг чинь хизээш дагдчихгүй. Тэгэхээр бид нар энэ дээр одоо энэ хүрдний саяын энэ ажиллагаан дээр янз бүрийн байдлаар мэдэрч байгаа. Бид нар яг нэг цагт нэг дор хийж байгаа болохоор харилцан бие биендээ хүртэл нөлөөлж байгаа. Тэгээд олон хүмүүс ингээд зэрэг хийхлээр минийхөө бие биендээ аягүй сайн нөлөөлдөг байх нэ. За тэгэхээр та нартай баяр хүргэе, баярлалаа. Одоо маш сайхан одоо умыг хийж яалаа. Хоошод болоод энэ умыгаа хийгээд одоо энэ хүрдээ нээдэг байх хэвээр. Энэ одоо лайв хийж яхад залгаад байд ямар ишигтэй юм бэ? Энийг одоо яаж унтраад юм бол тоо. За ямар ч үл байсан ингээд умаа хідүүлээ хийчлээ. Баярлалаа. Одоо ингээд хоошод энэ 9 минутын дасгалыг хийх ёстой шүү. За та нар дахиад хэлье. Умаа хэлэхдээ гэд ингээд хийх ёстой шүү. За ёо. За сая болоо та нарт би сайхан нарийн сайхан тайлбарлаад ингээд явцсан байгаа. Тэгэхээр манайхан энийг хийгээд ингээд яваарэ. Ёо энийг яаж унтраад юм болоо ямар яшигтай юм бэ? За тэгэхээр одоо умынхаа юг хийчихсэн хэдүүлээ бүх нийтээрээ хамтдаа ажиллаад сая яг энэ хүрдүүдийг энэ бөмбөлгийн дээр нь тавьж байгаа хэдүүлээ хүрдээ сайхан нээчлээ. За тэгээд дэлхийн ээжийн одоо энэ хүрдүүдээс бид нэр эрчим авлаа, өөрсдөө эрчим өглөө, ингэж хамтарч аягүй
түр хугацаанд бид нар айгүй сайн нэгдэж чадлаа. Маш сайн. Бидний энэ түр хугацааны ч гүлээ энэ нэгдэл эргэн тойронд нь байгаа энэ орчлон хорвоодоо бусад хүмүүстэй маш том тус хийж байгаа шүү. Өөрөөр хэлбэл бид нар энэ холбоогоо дээш нь доош нь маш их гүнзгийрүүлж холбоогоо маш сайн болгож чадлаа. За баярлалаа та нартай хамтарч ажилласанд. За тэгээд өнөөдөр мэдээж юу яа шүү минь ахаа. За энэ том хүчтэй ийм том засалд орсон болохоор би дээр янз бүрийн юм явагдвал манайхан битээ сандраарай. Айхын байхгүй шүү. Маш их 50 амгалан байж энэ хүрднийхээ үйл ажиллагаан дээр энэ олуулаа хийхдээ ямар байна? Энийний дараа яаж нөлөөлж байна? Энэ олуулаа одоо энэ миний энэ дээр бол 1200 харагдаж байна. Яг одоо ингээд нэгдсэн хүмүүс нь. Тэгэхээр энэ 1200 хүн зэрэг хэлэхдээ яаж нөлөөлөв? Та нарт ч гэсэн энэ өөрсдөд чинь аюу их мэдрэгдэх юм шүү манайхаа. Тэгэхээр энийг аюу сайхан мэдэрч гой мэдээлэл хуваалцаарай, бичээрэй. За тэгээд энэ комментуудад би та нарт хэлээд байгаа шүү. Би энэ бүх комментыг уншиж чадахгүй байгаа. Бүх комментэд хариулж өгч чадахгүй байгаа. За намайг дагаад аюу одоо удаан уншиж байгаа. Намайг мэддэг. За тэгээд надаас бас тутахааргүй хэмжээнд зөвлөмж өгч чадах болсон манайхаа энэ зарим шинээр орж байгаа бас сайхан сайн мэдлэгэн жоохон дутмаг байгаа хүмүүст нь бол чадлахаа ирээр туслаад яваарай манайхаа би эндээ зөвлөөд яваарай. Тэгэхгүй бол би ганцаараа бүх комментэд одоо хариулчих юм уу тэгж чадахгүй байгаа шүү. За манайхан та нартай маш их баярлалаа. За одоо тэгээд сайхан та нарыгаа бас нэг ийм гоё юугаар ариулаад ирхээ. Яг зөв. Энэ нэг ургаан арц шиг юм байгаа. Тэгтээ яг ургаан арц бол биш шүү. Би нэг Америкээс авч явахдаа сөөж гэж юм байдгийн. Ийм юмар одоо та нарыг ингээд ариулж гин, утж гин. За одоо нэрээ сонирхуулаад ярих дээр энэ би нөгөө нэг юу хийж байгаа штэ, засал хийж байгаа штэ, онлайн засал. Лайва хийгээд заслаа хийж гин. Лайва хийгээд заслаа хийж байгаа зарим хүмүүс одоо хэлж байгаа. Ястаа сони юм аа таны лайвыг хийж яхад чинь нэг хүн лавстаа нэг хүн хажуугаас нь зохиж аваад барьжээс утсан баг газар унсан гэсэн. Нэг хүн болохоор ард нь ингээд ирээд ингээд илээд ингээд гарын нэгэд дулаахан ямаар нурууг нь илээд байна гинэ. Тэгсэн чинь нэг хүн болох дээр ерөөсө хонх дунгуураад хонх зингнээл тэгэл арц ганг үнэртээд ирсэн гэж байгаа. Өөрөө болох дээр асаагаагүй. Тэгсэн чинь арц ганг үнэртээд ирсэн гэсэн. Тэгээ хажууд нь ингээд нэг хүнд амьсгаа байгаад настай хүний одоо тийм үнэр гараад байна гэж байгаа. Энэ та нар бити гайхаарай. Яагаад гэвэл би та нарт хэлсэн. Энэ лайвын заслыг хийгээд би яаж хийдэг гэхээр нэгдүгээр миний онгод тэнгэрүүд маш олон гороо энд оролцдог. Дээр нь энэ үглийг хийхдээ манай онгод тэнгэрүүд танаахны та нарыг хамгаалдаг онгод тэнгэр сахиулын байлцуулдаг. Тэр чинь энэ үүлэнд нь оролцуулт юм аа. Тэгэхээр та нар тэрийг л харж байгаа, тэрийг мэдэрж байгаа. Ийм учиртай. Зарим нь ээж яг хажууд суугаад байсан. Ээжигээ харлаа, тэглээ, инглээ гэж байгаа. Сүнсэн биеийн төвшин та нарт тэрийг уулзуулж байгаамаа, учруулж байгаамаа. Та нарын хараад байгаа, мэдрээд байгаа тэр хүмүүс ч юм бол танаахны удмын онгод тэнгэр сахиулоо да. Тэд нар чинь өөрөө хэлвэл одоо энэ үүлэнд оролцоод та нарт дүр төрхөө ч юм уу мэдрүүлээд ингээд байгаа юм шүү. Тэгэхээр энээс айгаад ичээд байх юм бол ерөөсөө байхгүй шүү. За нэг ийм байх нь байна. Энийг би нэрээ хэлийгээ бодож исэн мартчих. Зарим нь учраа олохгүй юу болов яав ийв гээл тэгээд хэлээ. Тэгэхээр энээс айх юм байхгүй. Тэгэхээр танаахны удмын онгод тэнгэрүүд хүрээд ирэхлээр өөрсдөө ямар нэгэн байдлаар мэдж мэдрүүлмээр болоод байна шүү дээ. Тэгэхээр цаадуул чинь тийм байдлаар мэдрүүлж байна. Ингэж юм. За тэгээд зарим нь ягаа хэлээд байгаа шүү дээ. Би биелгээ хийгээд бүжиглээд байна гэж. Тэгэхээр тэний сүнс чинь баясаад байна шүү дээ. Би сүнсэнтэй чинь ажиллаж байгаа. Сүнсний үйл хийж шүү дээ. Тэгэхээр нөгөө сүнс чинь одоо эзнээ засах гэдэг штэ. Би тэгээ хэлсэн нөгөө бие биелгээ гэдэг чинь хүрдүүдийг сэргээд ингэж. Тэгэхээр ерөнхийдөө сүнс чинь баясаад одоо энэ боломж олгодгож байгаа дээр гээд одоо бүжиглээд нөгөө эзнийхэн хүрдийг нээх гээд ингэж байгаа юм шүү. Тэгэхээр энэ үед одоо та нар аль боломжоор биеэ суллаад аль боломжоор тэр чадчихвэл бие биелгээгээ хий, биеэ суллаад тэрний сүнс чинь өөрөө юу хийх гэдэг тэрийг ингээд хийгээд өгөө. За зарим жоохон одоо шахаа маханд орсон хүмүүсийн бас онгод тэнгэр нь налаад шахаад учир дочроо олохгүй жоохон таагүй болоод ах шиг байлаа. Өршөөгөөрөө уучлаарай. Тим юм болохыг бас өгөөсөх аргагүй. Тим нөхцөл болж байгаа болвол манайхаа буур дээдсүүдээс өршөөл ирээ. Тэднэртээ сүгөө өргөө. Бясалгал хийдэг юм уу? Айлсгүй дээр босгодог барьдаг багш магш дээр нь очиж уг зуугаа залхаас аргагүй шүү. Тэгэхээр угтаа мартагээ хэлүүлчихсэн би авахгүй гэдээ олон юм донгосоод бити яваад байгаарай. Яагаад гэвэл би тэрэнд чиг дургу. Тэгээ угаасаа босох юм уу, босохгүй юм уу, үйлээ хийх юм уу, хийхгүй юм уу.
Чи бодохоор мэддэг асуудал биш. За ёо тэр чин Тэнгэрийн үйл тийм болох тэр тийм илгээ балаа юм битгий яриараа. Тэр үнэртэж байна гинэ. Өөрийн тояад хамжид дондонд үнэртэж байна. Сайн байна, сайн байна. Манайхаа харин тэгээд байгаа. Ямар сайн цэцгэгч та тийм ашигласан нь надад тийм үнэртэй байсан гэж байгаа юм чи. Би тэгсэн гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээд би та нарт хэлсэн шүү дээ. Даалт бие гэдэг том болоод ирэхтэр хүний мэдрэмж өснө. Тэгээд ер нь эцсийн бүлэгт энэ мэдрэмжээ өгжүүлчээ тэрийгэ мэдрээд явах үнэхээр гоё байдаг шүү. Яг үлгэрт байгаа юм шиг би та нарт эдгэрт үлгэрт байгаа юм шиг үнэхээр гоё байд юм шүү. Тэгэхээр манайхан тэгээрээ. За одоо хэдүүлээ айгүй гоё сайхан том үлээ хийчихсэн. Би одоо та нарт юу яа? Хуур татаж өгье. Зүгээр зул өргсөн ч болно, лаа өргсөн ч болно. Лаа. Тэр элдүүд 7 юм чинь насахгүй байвал тэр чинь гэр орон чинь жоохон тааруул байгаагийн шинж шүү. Манайхан тэр галаар, ургаан арцаар гэр орноосоо хайрлаарай. За та нартаа дахиж одоо энэ том үлийг баясгаад та нарт надад тусалж оролцсон та нартаа баярлалаа гэд талархлаа илэрхийлээд хоороо татж өгье. За, хуурай айц татаж өглөө. Та нар минь сайхан баяссан байхаа. За, тэгээд дуугаа дуулаад өгөөч гэд хүсэлт гараад байна. Миний дууны засалд хүмүүс их дуртай. Тэгээд дууны засал үнэхээр хүчтэй байдаг. Ер нь тэр болгон хүмүүс дууны засал нь хийгээд байдгүй. Би зууныхаа засалдаа өөрөө ч дуртай, нөгөөдөл мэж дуулуулах дуртай. За, та нартай нэг дууныхаа заслыг хийж өгч байгаа. Та нар минь нүдэ анаад сайхан зүгээр л бие мэдрээрээ маш сайхан тайван байгаагаар. За. Хорвоод ирсэнэ зарлаж уйлан
мэндэлэхэд хорхон нулим савнгаач үнэг хачиж суусаа тэнгэр газраа шүтэн дэцэн утмыг залаагасаа тэнүүн боруулав тадаа мөр бүтэн явдгаа би аз жаргал баяра байсагала таняс ихтэшу ава амдарлин гэгэлэг бүхэн ава гэж дутаас ихтэй сайхан миндэ дэлхийг мөрөөрөө тамгааж тэнтэр тунторхон алхалхаад дэмнэж хөрдөн түшээд дэндүү баярлаж хөрсөө 하냐대들 지그래 두르텔 미셰승 함부르라 합타다 일릭부튼 야웃가비 아츠자락을 바야라 바이사가다 다냐색대쇼 아바 암다르든 그가 그부흥 아바 그주도 타스 эхтэй сайхан миндэ гимшил баярын хорвоод анначалтхэмэн таулаад гэрэлтэй сүдэртэй орчлонги гимшил хаарлыг таниусаар түмний хүнлэл хүлээж хүмүүн цаягаан өрөөгөөсөө төвшин бүрлав тадаа өдий зэрэгтэл явдгаа би аз жаргал баяра байсагала танясэгтэшу ава амдарлин гэгэлэг бүхэн ава гэж дутаас эхтэй сайхан миндэ сайхан миндэ
минь сайхан болвоо. Аавтайгаа уулзцгаавуу. Тайвшруу. Уйлж дотор байсан буглаасаа гаргуу. Маш сайхан. Та нарда тусалж дэмжиж миний өвөл та нарт хүрж байгаадаа би маш их баяртай байгаа шүү та нар минь. За та нар минь тэр өнөөдрийн энэ оролцсон сайхан үйлд ороод ямар мэдрэмж төрөв, юу мэдрэв. За ийм бөөнөрөө хамтлагаараа ингэж хийхдээ ямар мэдрэмж төрдөм бэ? Энийгээ мэдрээрээ хуваалцаараа манайхан. За тэгээ би хаана яаж амарж ийн, яаж энэ болгоныгаа манайхан хуваалцаарай. Та нартай маш их баярлалаа. Үнэхээр гоё байна. Би та нартай баясаад үйл хийж байхдаа би давхар одоо баясч идэг. Давхар би гоё болж идэв шүү. За одоо ерөнхийдөө 40 минут болсон байна. 40 минут сайхан байлаа. Эхний үед одоо өнөөдрийн энэ умыг хийж байхдаа ер нь хүрдний талаар мэдээлэл би та нарт нэлээд сайн өглөө гэж үзлээ. Бодож байна. Тэгэхээр энэ хүрднүүд тухайн хүрдүүд дээр саяын одоо энэ дасгалыг хийж өөрсдийнхөө хүрдийг сэргээдэг байгаарай. Энэ хүрдийг сэргээдэг байгаарай. За тэгээд явцын дунд дараа нь бас өөр янзаар одоо сэргээх бас нэг юм зааж өгнө. За хүмүүсийн зарим энэ комментүүдийг харж байхад энэ хүмүүс нөгөө нэг 7 банштай цайны дом нөгөө 3 банны домын эрэл хайгуулт ороод ирээс олохгүй байна гэдэг. Хаанаас олох вэ? Яах вэ? Ийх үл гэдэг. Ерөнхийдөө тэр 3 банны дом болон 7 банштай цайны дом чинь яг үнийг хэлгээд YouTube дээр байгаа шүү дээ. Уул нь байгаа. Тэгээ тийшээ ороод уншиж чадахгүй ингээд эрэл хайгуул хийгээд бүү юм болох юм аа. За би энийг одоо ийгээд энэ нэгэнт холбогдож байгаа завшааныг хараад хэлээд өгье. За 3 төрлийн баан гэж хэлээд байгаа. 3 төрлийн баан гэж хэлээд байгаа. Энэ болох дээр нэг баан юу гэхээр давстаа соттой баан шүү. Давстаа соттой баан. За давс гэдэг нь хар домын аргад ашигладаг. Давсыг хийхдээ биед байгаа, бүр дотор нь байгаа муухай амиг давс сорж гаргадаг байх нь байна. Сод хийж байгаа. Сод гэдэг нь ерөнхийдөө хүн сэвтээд хэртээд буртагдаад ирэхдээ хүний усан махбодын хүчлэг, шүтлэг байдлын тэнцвэрт байдалд алдагддаг юм аа. Тэгэхээр энийг засаж байгаа. Тэгэхээр хамгийн ихний баан чинь энэ давстаа содтой баан шүү. За давсыг болох дээр одоо давс хагас эдийг л би зөвлөдөө. Жамц давс хагас эдийг хийчихээ. Сод бол нэг 200 г хийхийг зөвлөдөг. За ийм юм хийх нь байна. За ванны температур нь ерөөсөө биеийн температураас их байж болохгүй шүү манайхаа. Яг л биеийн 37. За максимум яг 40-с бити ерөөсөө гаргаарай. 40. За тэгээд хэвтэх хугацаа нь ердөө л 15 минут шүү. 15 минут. Зарим хүмүүс одоо дураараа илүү халуун болгоод дураараа хугацаагаа нэмээд дараа нь толгоо эргээд унах гад тусах гад яагаад ч гэнэ баах юм яриад идэг. Дом л бол дом штэ. Тэгэхээр тэр хийдэг аргаар нь тэр температурын тэр 40-оос илүү гарахгүй байр 15 минутаас бити илүү хэвтэй. За тэгээд нөгөө энэ ваанда хэвтэж байхдаа ванныхаа 4 болонд юу тавьж байгаа шүү. Ла. Яг хөлнийхаа тэнд бас нэг ла тавьж байгаа. 5 ла тойруулж тавина. 4 болондаа тэгээд хөлнийхаа тэнд нэг ла. За тэр хөлнийхаа тэнд одоо тавьсан лаага нүдэрээ ширтэн 15 минутын турш хэвтэж байхдаа тэрийг ширтэн. За энэ ла ямар учиртай юм гэхлээр би одоо та нарт хэлээд байгаа ш нөгөө нэг далд бие чинь сэвтээдэг альбан тээрэндээ бизэл чөтгөр шолмос. За тэр олон юм чи ягаад өөрөөр нэрлэлцэн гэхлээр бид нар нөлөөлдөг нөлөө нь харилцан адилгүй өөр байдаг. Өөр байдаг. Тэгэхээр тэр өөр хүчтэй шаталтай муу юмуудын чинь арилах аргачлал нь хүртэл өөр байдаг байх нэ. Өөр байдаг байх нь. Тэгэхээр тэр чинь за эхлээд тэр давсаар нь юу яаж яана. Муухай юм сороод тэр давс сороод авчиж чинь. Ус чинь угаасаа мэдээлэл их одоо шингээдэг юм шүү дээ. Тэгэхээр биед байгаа ямиг одоо тэр давс чинь сорж гаргах нь байна. Тэгээд хүлчлэг шилтлэг байдлаа нөгөө юугаараа тэнцвэрлээ содороо. Нөгөө нэг лаачин болохоор тэнцээс гарч байгаа галж шатдаг юм шатаах гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нэлээ хэдэн юм зэрэг хийгээд байна да. Тэгэхээр бид нэр аавра гэдэг чинь том штэ. Гараа ингээд хоёр тийш нь тэлсэнтэй, ингэсэнтэй адилхан бид нар тийм том гэрлэн бөмбөлөг донд байдаг штэ. Тэгэхээр тэр гэрлэн бөмбөлөгт байгаа галж шатдаг юм тэр лаа тойруулж тавьдгийн учир нь тэр нь шатаах гэдэг.
За тэгээд дээр нь зүрх гэдэг галан эрчимтэй байдаг. Тэр хөлдөө байгаа лаа хараад байгаа нь бид нар галан эрчмийг нүдэрээ дамжуул зүрхэндээ өгөх гээд байна. Тэгээд илүү их тайвширдаг. За тэгэхээр нэгдэх ван энэ шүү. Ойлгосон биз? Усан 40 градус. 15 минутаас илүү хэвтэхгүй. 5 ширхэг ла тойруулж тавина. За тэгээ энэчнээс гарах дээр яах юм гэхээр та нар ерөнхийдөө юу ягаараа зүгээр л шүршүрт ороод зайлчаал гараалаа бити угаагаараа. Өөрөөр хэлбэл энэ зан үйлийг хийхээс өмнө хэр буртгасаа эхлээ салчихгүй та нар угаа сайхан янзалчаад тэгээд ерөөсөө баанда 15 минут хэвтлээ тэгэл гараад бүлээн усаар зайлаад бушуухан орондоо орно. Яагадгүй энэ зан үйлийн дараа маш их унганаа, маш их хэрхрүүлнэ, дээр нь маш их хөлөрнөө ийм юм болдог. Тэгэхээр энийг зөвхөн унтахын орой хийн шүү. Тэрнээс өдөр хийчээд оройн гадуур сэлгүүцээ явж болохгүй нэ. Ягаад гэвэл хөлөрдөг янз бүрийн унгах хэрхрүүлэхээс эхлээд янз бүрийн явагддаг учраас энэ унтахын өмнө хийдэ. Яг унтахын өмнө хийгээл бие арчлаа яалаа шууд орондоо ороо хөвтнө. Маш их хөлөрнө. Салхин зохиулж болохгүй. Зарим хүмүүсийн нэг халуу дүүгээд ингээд нэг халууцалаад ирчин. Тэр чинь нэг төрлийн бас л домын үйл ажиллагаа явагдаад байна шүү. Би халуу дүүгээд ирэхлээр хүүцэн шөвшүүтээ ингээд нуур мурууга татуулсан байдаг шүү. Тэгвэ. Тэгж болохгүй. Дугаа бүлээн усaan зайлаад шууд орондоо ороод ирдэ шүү. За тэгээ энэ 3 бааныг яг 3 өдөр дараалж хийдэ шүү манайхаа. За эхлээд би сая энэ давстаа сото ваана хэлчихлээ. Дараачих нь ваан сүтэ ваан. За сүтэ ваан гэдэг чинь ерөндөө хярманд орно гэж ойлгочих. 3 литр сүүл хийчихнэ. Буцлагж барьж янз бүрийн болгох хэрэгөөсөө хэрэг байхгүй. Нөгөө дэлгүүрийнхэн 3 литр сүгээ хийчих. Тэгээ халуун усаа хийгээл тэрийгэ 40 градуст болгочих л доо. Тэгэл болоо хярманд орно. За хярманд орж байгаа зарчим нь яг адилхан. Температур 40-оос илүү гарахгүй, 15 минутаас илүү хэвтэхгүй 5 лага тавилаа, хүлтэх лага ширтэнэ. За тэгээд ингээд 15 минут хэвтээд гарна. Ингэхдээ та нар тэр усаа хараараа. Ус чинь зүгээр л саарлтсан байдаг. Зэгэл саарл болцсон. Эхлээд яг сүйтэй хярмантай орж байхад яг л хярам чигтэй байдаг. А дараа нь 15 минутаар хэвтээд гарахад тэр нэг хөх саарлах тийм болцсон байдаг. За бас би сайхан зайлчаад шууд орондоо ороод хэвтэнэ. За 2 дахь ваан нь энэ. 3 дахь ваан нь болох дээр гангатай цайны дом. За энэ болох дээр та нар нэг хагасгил ганг гэдэг чинь нэлээ их болд юм а. Хагасгил ганга та нар нэг 5 литр усан цайхан буцалгана. Өтгөн цай чана гэсэн үг. Хар цай, бор цай. За сайхан нэг 10-15 минут чанна эцтэй нэг удаан чанаад явах уу. За тэгээд сайхан хандлаа цайгаа гаргачих дээр нөгөө юугаа гангаа шүүгээд авчаарай. За тэгээд тэр цайгаа өтгөн ганганыхаа цайг ваанда хийн. За тэгэл бас нөгөө усаараа тааруулаад 40 градус болгочих штэ. За энэ вааны бас нэг гангатай цайны вааны нэг ялгаатай нэмэлт юм юу хийдэг гэхээр нөгөө гангатай цайнасаа ууна. Чи нэг ийм аягны таалга ингээ ганг авчих. Нөгөө өтгөн цайнаасаа тэгээд дүүргээд нэг аяг цай болгочих. Ус нэмээд буцалсан усыг. За тэгээ ваанд орж явахдаа энэ гангатай цайгаа дотроосоо ууна. Тэгэхээр ганг гэдэг чинь маш олон янзаар ашигладаг байна шүү. Нэгдүгээр ууж болно дотроосоо. Хоёрдугаарт одоо ингээд ханд гаргаад ваанд орж олдог байна. Дээрээс нь бид нэр ариулгаа уталгаа хийдэг. Шатаач. Ийм их ариун чанартай ганг чи ийм юм байдэн шүү. Тэгэхээр ганганд бас орохдоо адилхан 40 градус байна. 5 лага 50 15 минут хэвтэнэ. Тэгэл мөн бие бусаар зайлаад шууд ороод орондоо хэвтэн шүү. За энд том жижиг гэлдэггүй бүгд орж болно. Бүгд орж болно. Хамгийн гол нь энэ минута баримтлаарай. Температура зөв хийгээрэй. Дом л бол дом байдэн шүү. Тэгэхээр яг энийг баримталж хийн шүү. За юу. За тэгээд та нар ерөнхийдөө ингээд анзаарч чадах юм бол хүн болгонд энэ 3 вайн өөр үйлчлдэг. Маш их өөр үйлчлдэг. Тэгээ би хүмүүстэй юу гэж зөвлөдөө гэхээр анх удаа яг энэ домыг хийх гэж байгаа бол яг номоор нь энэ 3 ваанда дараалаад орчоорой. Номоор нь 3 ваанда яг дараалаад орчих. Тэгэхээр энэ 3-ын аль нэг нь та нарт илүү үйлчлэнэ, илүү таалагдана. За ер нь ваанд орох дээр яах юм гэхээр хөлөрн, унган, хэрхрүүлнэ, за зарим нь бүр гүйлгэн. Ер нь янз бүрийн болно шүү. Жохон өвчин хуучин ч хөдлөн. Нэг иймэрхүү юм болно. Тэгэхээр аль нь илүү хөвөлчлээд аль нь их таатай байна. Энэ 3 баанда орж явахдаа аль нэгийг сонгочороо та нар өөрсдөө биеэрээ л мэдэрнэ штэ тэр чинь. Гэр бүлийн хүмүүс өөр нь таалагдана. Тэгэхээр тэр хамгийн таалагдсандаа хоошид би хаа тавгуурах, сэтгэл санаа тавгуурах, чилээрхэх ийм үедээ бол тэр 3 вааныхаа хамгийн таалагдсанд нь л орчтой шүү. За юу. За ингээд вааныхаа домын үлийг би хилээд өгчлөө. За дээрэс нь аль домынхаа үрийг хүчтэй болгохын тулд би 3 вааныхаа домыг
7 машины цайтайгаа хавцарч хийхийг зөвлөд юм аа. Энэ 3 ван ч тэртээ дэргүү зөвхөн орой хийгдэж шүү манайхаа. Зөвхөн орой унтахын өмнө л хийгдэж шүү. Унтахын өмнө хийгдэнэ. За тэгээд унтахын өмнө хийгдэнэ. Тэр 7 банштай цайгаа болох дээр та нар өглөө, өдөр, орой хизээч уусан болно. Дуртай үедээ. За 7 банштай цай чинь бас заавал 3 хийх ёстой шүү. 3 гэдгийг дандаа та нар боддог байгаараа энэ өнгөрсөн одоо ирээдүйн цаг шүү. За тэгэхээр 7 банштай цайг яаж хийх юм гэхээр ерөнхийдөө боломжоор манайхаа нэгэнт домын ийм хүчтэй арга хийх гэж байгаа болвол сэтгэл зүрхээ хийж байгаа юмдаа зориулаарай. Тэгжээж үр дүнгийн үзэн тэрнээс нэг надад хийж өгч байгаа юм шиг тэрэнд хийж өгч байгаа юм шиг битээ тэгж хийгээрэй. Яг чин сэтгэлээс өөртөө тусалж байгаа учраас зэрэг сэтгэлээ зориулж хийгээрэй. Нэгдүгээрт өөрөө хэлвэл би баншаа та нар өөрсдөө хийгээрэй гэж хэлэх гээд. Өөрсдөө хийгээрэй. Гоё сэтгэлээ, зүрхээ, нөгөө гоё эрчим, энерги шингээгээд баншаа сайхан бэлтчихнэ. За тэгээ хамгийн эхлээд манайхаа сүйтэй цагаа чамдээ шүү. Том тогоондоо хийгээд чанчлаа. За одоо ам бүл та нар гуруулаа бай гэж үзээ л та. Тэгвэл эхлээд тогоотой цагаа чанчлаа. За гэрийн эзэндээ нэг жоохон аяг цай тасалж аваад шанганд тэрэндээ яг 7 баншаа чана. 7 баншаа чана. За 7 банштай цагаа яг тэр тасалж авсан цайндаа болгочоод тэгээд болгосныхан дараа нөгөө гэрийнхээ эзэнд барихтаа 7 үеийн буурлуудаас ирсэн хэр буддгийг арилгах шидэт таринтай цай ууж гинэ. 7 үеийн буурлуудаас ирсэн хэр буртгийг арилгах шидэт таринтай цай ууж гинэ гэд 3 удаа шившчээрэй. Тэгэл уу. За энэ шившлэгийг одоо уух гэж байгаа хүн өөрөө хэлсэн ч болно. Аль эсвэл гэрийн эзэгтэй тэр хийж бэлдэж байгаа хүн шивчиж шилээд өгсөн ч болно. Аль нь ч болно. За ямар ч энэ шившлэгээ хийгээд уун шүү. Шившлэгээ хэлжээж үйлчлээ шүү. Эрдээд нэг нь шившлэгээ эрхийлгээ мартаад уучжээ. Яана гэхлээр үгүй яа дэ өргөжлүүлээд уухгүй юу гэсэн чинь дараа шившлэгээ хийгээд дуусан чинь тэр хоёрын амтны ялгааг мэдэрсэн байсан шүү. Нэг хүн хэлсэн. Игчээ би эхний удаадаа мартцсан шившлэггүй уудсан. Дараачихгаа гэв гинтгээ санаад шившлэгтэйгээ уусан чинь шал өөр үйлчилж ийн гэж хэлсэн шүү. Тийм учраас шившлэгээ битээ мартаараа манайхаа. Шившлэг эн чинь их чухал шүү. Тэгэхээр энийгээ хэлнэ. Тэгээд нөгөө хүндээ угчих нь байна. За өөртөө бас цайгаа тасалж аваад 7 баншаа чам. Яг тэр 7 баншны шимчээ өөрөө дом юм шүү. Тэрнээс манайхан ч ингээл нэг тогоогоор нэг чанчаад тэгээ аяган 7 баншаа игээ цайгаа игээд энэ биш ээ, энэ үжээ биш шүү. Тэгэхээр цайгаа тоогоотойгоо тусна ганцаараа битүүж ханчаад тэгээд аягандаа салгаж аваад 7 баншаа хийх нь вэ шүү. Энэ залхуурлгүй тэгэл хийчихэл дээ ядах юм юу ах вэ. Тэгээ хүүхдтэй ч гэсэн ялгаагүй ингээд 7 баншныхаа домыг хилээд ингээд уулгаараа яг хуу баншаа иднүү байна уу тэр л үз идүүл идэл идэхгүй бол тэр л үз 7 баншин цадна гэж юм байхгүй. Тэгэхээр энэ аав нар ээж нар жоохон ахиух иддэг хүмүүс эхний удаагийнхаа яг л тэр 7 банштай яг л тэр цайгаа уучих. Дараагаар нь цадааг бол дахиад нэмэл иддэм байгаа биз. Эхний домыг бол заавал ингэж хийшүү. Тэгээ энэ дом 3 удаа хийжээж үйлчилдээ шүү би та нарт хэллээ. Тэгэхээр вантагаа хамтраа тэвэл энэ 7 баншчтай цайны домчин ч сайн болчин нөгөө ванны домчин сайн болдё. Тэгэхээр би яг өөрөө л энэ бас нэг арга ухааныг олцсон. Та нар энийг хамтраад хийчихээ. Хамтдаад хийчих. Тэгэхээр аль айлаагаа дэмнээд айгүй гоё болдог гэж би хэлж байгаа. За тэгэхээр манайхан тэгэл монголчууд яг ярьдаг шүү дээ. 7 банштай цай уугаад ядаргаа сайхан тайлагдлаа гэж. Ядаргаа яагаад тайлагч байгаа? Тэр чи биеийн хөнгөрөө сайхан болоод ирж байгаа ш. Өөрөөр хэлбэл энэ домын үлийг хийгээд идэж уучих тэр та нарт нөлөөлсөн байсан удмын чинь муу мухай мэдээлүүд холдоод ирдэг байх нь шүү дээ. Би та нарт хэлээд байгаа бидний хиндээч ялгаагүй 15 үеийн мэдээл байна. Удмаас ч гаруултай сайнтай муутайгаа ээж чинь талаас аав чинь талаас өөрөө ч урд ирлээс гээд. Тэгэхээр сайнтай муутай бүх мэдээлэл эндээ байна. Бид нар жижигхэн болоод ирвэл муугаа итгэжүүлнэ. Том болоод сайнаа итгэжүүлнэ. Тэгээ муугаа итгэжүүлээ жоохон зудраа зүдрээд ирэхтэр хүн чинь ядраа зүдрээд янз бүрийн болоод ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ 7 банштай цайныхаа домыг хийгээл уучихал та. Тэгвэл 7 баншны домын бас би та нарт түрүү хэлсэн шүү. Сайн гээд өдөр болгон уугаад байж болохгүй. Энийг нэг удаа хийхдээ 3 удаа хийн. Улиралдаа нэг л удаа хийн. Улиралдаа нэг л удаа хийн. За ингээд энэ домынхаа аргыг би та нарт хэлээд өглөө. 3 вааныхаа домыг хилээд өглөө. За өнөөдөр бол хангалттай гэж бодож байна. Домынхаа аргуудыг сайхан хийгээрэй. Цаг хугацааг нь сайн баримтлаарай. Тэгээд та нартай хайртай шүү. Өнөөдрийн үйл их сайхан амжилттай боллоо. Та нар надад тусалж хамтарч энэ үүлийг эхлүүлж
энэ амжилтуудаа сайхан орчлон хорвоодоо туслахад минь тусалсан та нартаа баярлалаа. Та нартай хамжирч ажилласандаа маш их таатай сайхан байна. За энэ том үйлд оролцоод та нарт ямар байв? Та нар ерөнхийдөө сайхан бичээрэй. Миний яг нэг өөрийн чат руу бичээрэй. Коммент руу хийвэл би тэр олон мянган юунаас бол сонсож авч чадахгүй шүү. За ингээд манайхан баярлалаа. Баяртай. Амжилт хүсье. Хайртай шүү. Сайхан амарцгаагаараа, гоё мэдээгээ хуваалццгаагаараа. Баяртай.